За, юу цаана Feedrop Time турлыг суулж ирнэ дараагийн дугаар тогтоо морил. За энэ удаа олонгууд амар тийм тэр гэхүү сонирхолтой гэхүү одоо чаленж их чинь тэр нь юу вэ гэхээр апгрейд 10x апгрейд хийгээд юу н авбал хийгээд үзвэл юу н ашигтай юм уу алдагдaltaй юм уу турш үзэж. За тэгээд бичлэн дарцгаая. Feedrop нь Counter Strike дотор байдаг кейснүүд тайтал, кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байна. Өөрийн үеийн скинийг апгрейдээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрэв эсвэл бус дэлгэцтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний ороосон бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэд зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унагаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс л гаргаа болохгүй л Fire swap-тай танилцсан. Төлбөрөөгөө скинүүдээ сонгоод авмараагаа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхүү оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CDS-гээд одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CDS хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагдаж байна. Одоо манай одонгод ороогүй байгаа 2 giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар бол нэг $59200-300 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway-д бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь бол задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүн дүүрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway, 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим долларын giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway-д чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. Тэгээд giveaway-д оролцохоор аргаа сурсан баг. Бичлэн дарцгаая. За, апгрейдер. Та апгрейдийг мэдж байгаа бох. За ер нь бол за ингээд харах юм бол надаа 10 ширхэг Gat Knife Doppler 10 ширхэг Inheritance байна. Тэгээд энэ Asimo арай 10 биш юм байна 9 ширхэг байгаа юм байна. За тэгээд эдрийг нэг нэгээр нь 10x апгрейд хийгээд ашиг гарах нь уу алдагдлах нь уу дурч үзье. Тэгээд удаа бид нэгсэн бид 20 удаа апгрейд хийнэ гэсэн үг. За тэгээд 10 ширхэг одоо Inheritance нийтээ $907 болно. Тэгээд энэ 10-аас аль нэгийг авахд ашиг гэсэн үг. Гэхдээ эргүүлэлт болгонд 9% магадaltaй. За тэгээд дээрээс үү доороос үг хоёр сонголт байгаа. Эсвэл triangle уу, circle уу гэдэг сонголт байгаа. Тэгээд надад circle нэмрийг барьтаад тэгээд би ер нь бол доотлолт илүү итгэдэг болсон. За тушаа үзье. Дээлт байсан бол авахгүй байсан байна. Окей. Энэ амар тэрийг санаа. Энэ санааг тэгээд хэн гаргасан бэ гэвэл стримний чатан дээр нэг нь орж ирэл 10x апгрейд авдгийм байлаа шүү гээл тэгээд мань душаад үзсэн чинь тэгээд мань авцсан байхгүй. 3 апгрейд хийхэд 2 авцсан. Тэгээ энийг би бичлэг болох хэрэгтэй байна. Гэж бодоод явсан. Come on. Зогс. За би доотлоос автлаа, доотлоос хөдлөхгүй. Yes, дэшиг үгүйс ойрхон ч бохгүй. Эхний 5 авсангүй. 6-т нь явсан. Долоотх нь. Явч. Ooh, that was so close, man. That was so fucking close. Come on. Найтхан. Энийг ав. Гэтэ энэ удаа дээрээс. I believe. Автхан. Дээрээс. Зүр сэтгэл дээш хэл татагдаад байна. $900. За зүгээр бид нар Gat Knife-аас 2 удаа авч чадвал тэгвэл бүр угаасаа бүр цөм маш.
I believe. Доороо эсвэл авчлаа. Хоёр тараалаа доороо. My god, нэрнгээсээ юу? My god, I'm so fucking dumb. Буцаа доороо. Come on. Yes, yo. Dogs. Yes. Бэж, одоо ингэт би юу ашиг үстэй. Ингэт би ашиг штэ яг үндэ. Yes, эдрийнхээ үнийг дарцсан. Тэгээ эдэр нь бол нөгөө inheritance-ийн үнийг хангалттай ашиг авцсан байгаа штэ. Би заавал дахиад апгрейд хийгээд шаардлага байхгүй штэ. Бид $3,266 нэмэх нь inheritance чинь $900 байсан те. Тэгээ $900 3 gat knife гээд ер нь бол inheritance дарч би одоо 3 gat knife ашигтай байгаа гэсэн үгтэй ер нь бол. Тэ. Ер нь бол энэ ч болцсон бол ашигтай гэсэн үг. Болцсон бол. Гэхдээ I'm dumb. I'm going for more. True machine. I believe. Цум. Цум. Доороо байдлгаачтай чинь төгсөв. За түрүүн доороо нэг харчаад дараа нь дээрээ таарсан штэ. I believe. Окей. Энд хоёр боломж байна. Одоо яг одоогийн байдлаар бид $600 алт хэлсэн байна. Би зөв түрүүн зогссон байсан байна. Тэ зөв $1000 ашигтай байхад дээр би зогсож болох л байсан л та. Гэхдээ би $2200 ашиг, $2300 ашиг нийтлээ эргүүлж байгаа. Доороо. За ямар ч байсан гэхдээ ашигтай байж болох юм байна. Гэхдээ шунал хүний шунал болох тийм.